За сайн байцгаана уу? Өнөөдрийн ээлжид яриагаараа гэр бүлийн харилцааг дэмжих эрүүл харилцаа төслийн санаачлагч тунгалагтайгаа одоо ингээд ярилцах гад ирсэн байна. За ингээд өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан тунгалагтай маш их баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр ч гэсэн гозооны сайхан өглөөг тантай хамт эхлүүлж байгаа баяртай. За баярлалаа. За өнөөдрийн хоёулангийн ерөнхийдөө ярих сэдвийн хүрээ бол гэр бүл гэж юу нь юу юм? Гэр бүлийн харилцаа. Тэгээ гэр бүлийн хүмүүс одоо биенийгээ хүндтгэх, хайрлах, мэдээж гэр бүл бол одоо үл ойлголцол ийм юмнууд ингээд гардаг. Тэгэхээр ерөнхийдөө ингээд хоёулаа бол өнөөдөр яг энэ гэр бүл гэдэг тухай ярих юм. За тэгэхээр гэр бүл гэж ярьж байгаа учраас ер нь гэр бүл гэж ер нь юу юм бэ гэдгээс яриагаа эхлэе тийм ээ? Тийм. За гэр бүлийн тухай ойлголтуудыг ингээд маш олон ойлголт тодорхойлтууд байгаа. Аль шинжлэх ухааны үндсээс яагаад гэдгээс шалтгаалаад байна. Тэгэхээр нөгөө Харвардын эрдэмтдийн асар одоо нөгөө олон жилийн судалгаа байгаа даа шүү дээ. Одоо Good Life гэдэг нэртэй гарч ирсэн байгаа ном байгаа. Монголоор орчуулагдсан байлаа. Сайхан амьдрал. За тэр номын философиор ингээ харах нэ юу нөхөр аз жаргалтай гэр бүл гэдгийг би томьёолох гээд оролдоод байна. Аз жаргал гэдэг нь ер нь хүн аз жаргалтай байна гэдэг нь энгийн өдөр тутмын амьдралын харилцаа нь сайхан хүмүүс аз жаргалтай байна гэдгийг 87 жилийнхаа судалгаагаар гаргаад ирсэн. Тэр нь одоо нөгөө сошиал харилцаа буюу гараад хөрштөөгөө найрсаг харилцах, найз нөхдөдөө харилцах, гэр бүл хоорондын харилцаанаас сайхан харилцааг мэдэрдэг хүн бол аз жаргалтай байна гэж байна. Тэгвэл гэр бүл гэдэг тодорхойлтыг аваад үзвэл за гэр бүл судлаач Мөнх Цэцэг эрдэмтдийн сэтгэл зүйч багшийн цоврал ном бүтээлүүд байгаа. За тэндээс авсан хамгийн одоо сонирхолтой бас энгийн бөгөөд өргөн утгатай тодорхойлтыг нь хэлбэл гэр бүлийн гишүүд бүрэлдэхүүнээс үл хамаарч бие биендээ амар тайван байдлыг бий болгодог бүлэг хүмүүсийн нэгдэл гэдэг байна. Тэгэхээр аз жаргалтай гэр бүл гэдэг нь тэгвэл сайхан харилцаа бүхий амар тайван байдлыг бэлэглэгч хүмүүсийн нэгдлийг хэлж байгаа гэж л би тодорхойлсон. За зөндөө олон асуултууд байна л да. Эхлээд одоо би ийм юунаас асууя гэж бодож байна тунгаа. Одоо ингээд дээр би мэдээ хараад ингэж яхад Монгол улсад жилд нэг 14-5 мянган гэр бүл ингээд шинээр бүртгэгддэг жил. Гэтэл үүний хажуугаар жил болгон 4,000 гаруй гэр бүл салалт байдгаа гэсэн ийм статистик байгаа байхгүй тийм ээ. Тэгтэл ер нь бол улс өөрөө улсын одоо оршин тогтнохын үндэсчин гэр бүл шүү дээ. Ерөөсөө хамгийн нэгжин тийм ээ. Тэгэхээр гэр бүл доктортой байх энэ тал дээрээс одоо яриагаа үргэлжлүүлээ яваа хэлээ тийм ээ. За саяны тодорхойлолт бит хоёрын ярьсан тодорхойлол бол нийтлэг харилцааны үндслэлтэй тодорхойлт байгаа даа. Харилцаа талаасаа нөгөө талаасаа яг энэ тодорхойлтын нөгөө тал нь юу вэ гэхээр хариуцлага, итгэлцэл, доктортой тууштай байдал гэж би боддог. Хувийнхаа талаасаач тэр яг энэ чиглэлийн төслийг одоо удирдах яваа хүнийхээ хувьд харилцаа ярих ур чадрын одоо дасгалжуулалтыг хөгжүүлэх байгаа хувьд ч тэр дээрэс нь нийгмийн өөрөө ч гэсэн гэр бүлийн нэг бүрэлдэхүүн хэсгийнхаа хувьд за энэ одоо харилцааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан хүнийхээ хувьд ч тэр нөгөө талд нь биднэрт одоо ийм доктортой, хариуцлагатай, сахилга баттай, тууштай ийм бас нэг ажлын нэгдэл бол гэр бүл гэдэг асуудал явж байгаа юм. Тэгэхээр энэ саяны хэлсэн статистик бол маш харамсалтай шүү дээ. 3 гэр бүл тутмын нэг нь салах нь хэвийн үзэгдэл болохыг бид нар нийтээрээ мэдээ болгоо сонсоо суугаад байна шүү дээ. Тэр эн чинь юу хэлж яана гэвэл хөрш 3 айлын нэг нь сална. Тэгэхээр чин таны хөрш өсвөл таны сайн найз ингээл одоо дахин амьдралыг босгох энэ сорилтыг даван туулах явцдаа мэдээж хэцүү бэрхшээлтэй тулгарна. Тэгээ гэр бүлийн нэг онцлог нь юу вэ гэхээр шинээр эсвэл өөр одоо гэр бүл бүтээх нь илүү сайжрах юм уу гэдэг дээр би бол эргэлзээтэй. Яг тэгвэл ахаад л хадлаа хэлээ шүү дээ. Тэм учраас гэр бүл гэдэг одоо сонголтыг хийж Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн хүрээнд гэдэг асар том хуулийн заалт уншиж байгаад гэр бүлээ батлуулдаг шүү бид нар чинь тийм. Яг тэр заалтыг амьдрал дээр хэрэгжүүлэхээс гадна тэрнийг яг нөгөө баримтлж хариуцлага өндөржүүлэх алхам хийж байгаа шүү гэдгийг л хүн бүр ер нь зүрх сэтгэлдээ нэг тийм одоо айц төгшүүртэйгээр биш яг аз жаргалтайгаар хүлээн зөвшөөрч тэрнийгээ үргэлж санаж хичээж явах хэрэгтэй л гэж би бодож байна. Одоо энэ хоёулангийн энэ яриан дээр гэр бүлийн харилцаа энэ харилцаа гэдэг үг ингээд их тодтогдож орж ирж байна л да тийм ээ. Тэгэхээр одоо энэ бид нар ер нь ингээд гэр бүл болоод ингээд яаж яхад мэдээж харилцаа сайдах муудах юмнууд гардаг тийм. Энэ дээр одоо яаж хүлээцтэй байж одоо баймаар юм битээ. Энэ дээр одоо ямар бодолтой байна?
За ямар ч байсан төгс төгөлдрийг нэг л удаагийн одоо харилцааны гоё аргыг хэрэгжүүлснээр би болгохгүй. Тааж мэдж байгаа, бит хоёр мэдж байгаа. Тэгээ хоёлаач бас гэр бүлийн гişүүд. Дараагийнхны юм гэвэл амьдрал өөрөө айгүй урт. За тэгээд аав ээжтэйгээ хамт байх хугацаанаас илүү одоо хань ижилтэйгээ өөрийн бүтээж байгаа одоо амьдрал өөр хүүхдүүдтэйгээ хамт байна. Дараагийнх нь юм нь болохоор харилцааны нэг одоо асуудал, нэг одоо сорилт тулгархад дараагийн сорилтын дээр дандаа дүгнээд одоо бид хоёр юун дээр нь алдав, юун дээр нь онов, ягаад ямар асуудлаас болов, хүнээс нь болов эсвэл гэр бүл байгаа хангагдаагүй хэрэгцээ одоо асуудал байв гэдгийг ялгамаар байна. Тэгэхгүй бол ерөөсөө дандаа бие биен дээрээ тэр асуудлыг тэр хүний одоо буруу байсан мэтэл нэлцаагаад байна л да. Тэгэхээр хамтын одоо санхүүгийн байдал хэцүү байх бодлоос маргадаг. Хүүхдийн боловсрлоос маргана, хүний хоорондын харилцааны асуудлаасаа болж маргана бид нар ч тийм. Тэгтэл энэ асуудлыг нөгөө нэг хань ижлүүд, хамтрагчид бие биенээсээ хол тусад нь үзээд за тэгээд харилцаанаасаа суралцсан юм одоо жишээлбэл нэг маргааны дараа суралцсан юм харилцан тэрийгэ дүгнэж ярилцаад дараагийнх дээрээ нэг тохиролцох хэрэгтэй юм байна. Тэгээ манай гэр бүлд бол их амжилттай хэрэгждэг. Энэ юу вэ гэхээр энэ удаа энэ дээр миний буруу байлаа. Гэтэ ингэж одоо зорж байгаагийн чиг зөвөр ойлгоорой. Ингээд харилцан уучлалт гусныхаа дараа дараагийн удаа юу багасгах юм? Салыг гэдгээ хэлэхээ багасгах юм. Ер нь хэлэхээ болъё. Тэгээд уучлалтай аяга хурдан гуйд суръя. За тэгээд түүний дараа гэдэг ингээд дахиад дараагийн маргаа одоо үүсгэхэд ч юм уу те асар нөхцөл байдал шал өөр болдог. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Сахилгаттай хэрэгжүүлэх хамтын ийм дадлуудыг, харилцааны дадлуудыг ер нь бас дээрэс нь амьдралын бусад нөгөө хамтдаа хийж байгаа зорилгууд дээрээ ч гэсэндээ дүгнээд ярилцаад дараагийнх дээрээ сайжруулдаг алхмуудыг хиймээр байна. Хүн бол гэр бүл болохынхаа өмнө аав ээжтэйгээ бол нэг 18 20 өртлөөл ингээд хамт амьдарч байгаа тийм. За гэр бүл болцоход за тухайн одоо сонгосон эхнэр нөхөртөөгөө бол одоо 70 80 90 одоо 100 хэд хүрдгээ энэ үйлдэлээ ингээд амьдарч байгаа. Тэгэхээр их цаг хугацаагаан бол одоо ингээд өөрийнхөө энэ амьдралын ханаар сонгосон үнтэйгээ ингээд өнгөрөөж байгаа. За тэгээд энэ гэр бүлийн харилцаан дээр бол тунгаа одоо ингээд нэг хамгийн ингээд хайрлж бие биендээ хайртай болоод ингээд суусан хоёр хүн маань ингээд асуудлуудаас болоод хамгийн муухай үгийг бие биендээ бас ингээд харамгүй зарцуулдаг хэлдгээ тий. Энэ дээр одоо ер нь ямар бодол ямар юм бэ гэж. За сэтгэл хөдлөл нөгөө талдаа нөгөө өндөр хүлээлтийг бий болгоод байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл хайртай байх тусмаа эсвэл хамт байна гэж итгэх тусмаа бид нар хайртай хүндээ хандаа илүү ачаа хүлээлт өгöd байна. Миний хань учраас амьдралынхаа төлөө хичээх ёстой. Ямар нэг юм ядруул одоо тий уршаага явсаар байх ёстой. Надад дандаа хайртай байх ёстой. Тэгээ миний хэлснийг дандаа төвчж ойлгож ухаарж явах ёстой гэдэг. Гэтэл би энэ зөвхөн бүх хүнд хэлмээр санагдсан. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай тэр хүмүүс бүгдээрээ анх удаа амьдарч байгаа. Бид нар анх удаа амьдарч байгаа, анх удаа болж анх удаа тантай гэрлээ, тантай хамт амьдралыг босгох гэж анх удаа зорж байгаа. За хоёр дахь удаага байх үгүйг одоо бид нар бас мэдэхгүй байна те. Яг энэ хөлбраараа бол байхгүй шүү дээ. Тийм учраас энд би хүлээлттэй тэг болгооч гэж хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл юу гэж хэлэх гээд байна гэхээр бидний ихэнх энэ нөгөө нэг мухай харгас гэмээр хайртай мөртлөө яг тэрнтэйгээ түүнээс ч илүү харгас гэмээр гомдох үйлдэлүүдийг хийгээд гомдуулах үйлдэлийг хийгээд байгаа. Энэ юм нь юу вэ гэхээр хитрхи их хүлээлттэй байна. Хайртай болж нэг гэрт суугаад хаалгаа хаагаад хүлээлтээр дүүр болчихдог. За одоо хичээ мэдээж зориг байна. Гэхдээ энэ нь хитрхи ачаа бие биендээ өрүүлчихэд туслахгүйгээр, дэмжихгүйгээр зөвхөн шаардлагыг хэлэхгүй. Тэг гэр бүлийн гишүүд өөрсдөө бүгдээрээ цугтаа нэг зорилгынхаа төлөө эсвэл нэгнийхээ зорилгын төлөө бие бинийгээ дэмждэг, ойлгодог. За тэгээд бид нар чинь хийдэг шиг ажил дээрээ хүртэл энийг хийдэг шүү дээ. Ажлын хамтрагч нэг жаахан бүтлгүүтэй л гоног л хараа оожигтэйхэн туслаа л дээ. Миний найз чадна чиний тэр чин сайн штэ, энэ чин сайн штэ. Одоо энэний гардгаар гэж хэлдэг мөртлөө ханигаа яг ингэж хэлэх гэхээр тэгэх ирэхгүй юм шиг ханддаг те. Гэр бүлийнхаа төлөө хичээ хий чийл хий нэтэргээл те. Тэгэхээр аль нь хувь хүнийхээ хувьд шархалдаг, бас шантардаг, бас айдаг, түгшдэг гэдгийг эм гэлтгүүгээр хүлээн зөвшөөрч тусдаа бие биенийхээ тэр байдлыг анх амьдарч байгаа гэдгийг санаж ойлгож зөвхөн дэмжих үйлдэлийг хийх ёстой юм шиг надад санагддаг. Дэмжих, ойлгох, туслах. Тэгээд тэр ямар нөхцөл бий болоод байна гэхээр олон жил харилцааны хичээл заагаад яваад хахаар ялангуяа монгол хүмүүс чих онцлог шүү дээ. Тэгээд дотгошоо гадшааг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй бодсноосоо шал өөр үгээр илэрхийлждэг. Гэтэл тэр нь өөрөө
шал өөр сэтгэл мэдрэмж байж яадаг тийм болохоор дээрэс нь нөгөө 90-ийн ялгааг айгүй их ялгаатай цензур тогтооцсон юм шиг соёлтой эр хүн бол гүндүүгөө даруухан юу тэрийн болгонд дуурахгүй байжснаа бүх юмыг хийдэг хүчтэй байх хэрэгтэй болчиход байна шүү. Гэтэл тийм ч бүгдээрээ сэтгэл хөдлөлтөө шинжлэх ухааныхаа хувьд бүгдээрээ айдаг, ичдэг, имээдэг, шантардаг, ядардаг, зүрхшээдэг тийм байна. Тийм болохоор энэ үед нь л бид нар яг хүнийх нь хувьд дэмждэг, ойлгодог, тусалдаг байхын тулд биендээ тавьж байгаа тэр их хүлээлттэй болоод анхны зурвас дээрээ дандаа ирж байгаасай. Өдөр болгон анх хайрлж исэн, дурлж исэн, анх сайхан талуудыг хардаг байсан. За дээрэс нь анхны юм чинь өөрчлөгдөн шүү дээ тий. Тэр болгонд нь өдөр болгон ханиасаа, хайртаасаа сайхан талыг хараад талархаасай. Хичээсэнд нь одоо бахархаасай. Хитрхи бахархах энэ төргээд романтик үг хэрэглэхгүй л дээ монголчууд. Тэгтээ ядаж те баярлж байгаагаа илэрхийлдэг, хичээж байгааг нь харсч мэдэрч байгаагаа илэрхийлдэг байх соёл бидэнд бүр маш хэрэгтэй байна. Тэгээд энэ нь өөрөө биднэрт нөгөө хүчийг өгдөг. За дараагийн одоо нөгөө үл ойлголцол маргаанаас аварж идэг. За мөн дээрээс нь гэр бүлээ цаашаагаа ингээд үргэлжлүүлэх урам зориг өгч байна. Тийм. Одоо тунгаа за манюсын үед бол яг хөө ингээд танилцаад ёстой оюутны байр 0-оос эхлээл ингээд оюутны байр түрээсээ хөлсний хажуугийн өрөө гэдэг ингээд түрээслээд яваад амьдраад яадаг. Одоо энэ сүүлийн үеийн залуучууд бол хамтран амьдрах бас биенийг таньж мэдэх хугацаа гэж энийг нэрлээд байна л да тий. Тэгээд одоо хамтран амьдарч байгаад за яг болохгүй бол тэгээд зам замаараа явчих та гэсэн нэг ийм ойлголт бас нэг ийм мод болоод байна шүү дээ тий. Энэ дээр бол одоо ямар бодолтой байх вэ? Энэ ер нь ингээд яг энэ ийм жишг манад ер нь хэр тохиромжтой байх юм болоо. За хоёулаас та мандаг том хоёр эрдэмтэн шиг асуудлыг хүндэж байна тий. Гэтэ яг ийм том цар хүрээний асуудлыг хүндэж асуулт тавьсан нь үнэхээр сайхан байна л да. Нэгдүгüүрт нь бид нар нөгөө хоёлоо ингэж харах юм байна. Бидний үе залуучуудын үе гэдэг хоёлоо макро болон микро төвшөнд нь харах юм бол аюул олон нөлөөлөгч хүчин зүйлтэй шүү дээ. Одоогийн үерхэл эсвэл хайрын эсвэл мэдээлэл авж байгаа юм чинь бүр аюул асар их болчлоо. Одоо бүр хэмэл оюун ухаантай яриад хайрлалцаад байх ч боломж толчлоо шүү дээ. Хин нэг дүр тэнд байгаад тэрнээс бүх сэтгэл хөдлөлөө хайр дурлалын харилцааг ухаалгаар хариулаад нөгөөх нь ингээд сэтгэл зүйн хувьд гээд өөртөө донтоолох мэт байх хүртэл боломжтой болчиход шүү дээ. Химэл оюун ухаан гэдэг чинь хэтрүүлээд бодвол гэтэл бидний үе гэж яриад байгаа тэр 80-аад он тэрнээс өмнөх гэр бүлд энэ ийм дундын орон зай эсвэл яг ийм ухаалаг ертөнц байх байлаа. Нэг хоёрдугаарт нь болохоор хамтын сорилтыг давах тусмаа бэхждэг тийм амьдралыг туулсан болохоор байхгүй юу. Энийг харахаар нөгөө чамдаантаа нийлээл хажуу руу нас тэглээ гэдэг чинь хамтын сорилтоо давсан гэр бүл гэж харъя. За залуучуудтай ойлгомжтой яриагаар яри те. Тэгвэл тэр хэд банаас игдүүцэх үе те. Одоо залуучууд бас хамтын сорилтоо давж үзэж байгаа хэлбэр нь одоо нөгөө амьдрч үзээд болох хэсэг сонголтоо хийгээд байгаа. Өмнөх одоо бидний үе гэдэг соёл нь юу вэ гэхээр эхлээд хариуцлага хумсарлаад эцсийг нь хүртэл явдаг. Одоо хэлэх юм бол өрсөлдөх чадвартай гэр бүлүүд байсан байгаа байхгүй. Ерөөсөө тэр шийдвэрээс ухрахгүй гэдэг. Одоо залуучууд болохоор шийдээ. Бид шийдээд хамт амьдарч байгаа тийм үү? Шийдсэн ч тэрнээс ухрах боломж байгаа гэдгийг нь бидний нөгөө нэг эрхчлөөтэй зах зээлийн нийгэм тэгээ эдгээр харуулж байна. Нөгөө талдаа эдгэрийг бас хариуцлагатай байна гэж харж бас болохоор байгаа байхгүй. Яг гэвэл урт удаандаа биендээ халтан амьдралыг богино хугацаанд шийдээд одоо дундаа хүүхдгүй байх үедээ ч юм уу одоо харилцаагаа өөр сонголт руугаа явуулах эрхчлөөтэй гэдэг сайн тал харж болно. Гэвч яг энэ хугацаанд хүүхэд бий болчдог. Яг үнэ. Яг энэ хугацаанд одоо яадгийн те дараагийн алхмууд, зөрөгтэй алхмуудаа хийцэн байж идэг. Тэгэнгүүтээ нөхцөл байдал өөр болчиход тахад салах сонголт хийгээд байвал энэ боролцоод байна шүү дээ тийм болохоор яг одоогийн залуучуудын амьдралын хэм маяг цаанч тал байна, цаарч тал байна. Бид нар ч бас зэрэгсээд амьдарч байна. Тэгэхээр залуучууд гэлтгүй бидний урдлынхан үеийнхэн ч гэсэндээ явж байгаад 20-30 жилийн дараа салж байгаа тохиолдол байна. 2-3 жилийн дараа салж байгаа тохиолдол байна. Хид хид хүүхдтэй олцоод тустай амьдрах амьдралыг сонгоод байгаа тохиолдол байгаад байна. Энд ч өөрөө нийгмийн хөгжлөө шагаад ухаарах, ухамсарлах эсвэл нөгөө хувхнийх нь өөрийнх нь амьдралаа авч явах чадвар нь өсөд эхлэнгүүд бас зориг үсэт шин. Зориг үсэт. Хангалттай тийжээ чинь хангалттай аваа явчихна те. Чи гэдэг сонголт байгаа тань. Гэтэл
хангалуун байдлаас ч тэр эсвэл бие даасан хүч чинь нэмэгдсэн байлаач тэр гэр бүлийн чинь нандин чанар, ариун чанар за тэгээд хамтдаа байхын аз жаргалыг одоо ямар ч хүчээр орлуулчихвээ. Тийм. За тийм. Яг одоо энэ яриан дээр ингээд улбаалаад үргэлжлүүлээд гарч ирэхэд одоо сүүлийн үед бас их тренд гэдэг юм уу мод нөгөө хүчрхэг эмэгтэй гэсэн ойлголтууд их гарч ирж байгаа л да. За би хүчрхэг эмэгтэй би одоо бүх одоо хүүхдүүд одоо энэ ар гэр бүх юм авч явж байгаа ингээд ийм одоо сүүлийн үед бол ийм мод дэлгэрээд энэ нь бас нийгэмд одоо энэ залуучуудад бас буруу үлгэр өгөөд байх үедээ гэж эмзэгэлдэг л дээ. А тэгтэл эн чин гэр бүл гэдэг чин нэг хүнээр нөгөө ганц хүн айл болдгоо ганц мод гал болдгоо гэж үг байгаа шүү дээ. Яг энэ шиг ингээд яхахгүй хосын амьдрал хосын юу гэдэг гэр бүл байдаг учраас энэ хүчрхэг эмэгтэй гэсэн хүчрхэг эрэгтэй гэсэн тийм тренд бол явахгүй байна л да тийм ээ. Угсаа хүчтэй байх хэрэгтэй та хэд чинь тийм. Энэ дээр ямар одоо бодол байна хөө тийм. Хүн хүчрхэг байж бололгүй яах вэ? Бүгд хүчрхэг байгаасаа. Ер нь бол эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүчтэй, бие даасан, хувьдаа зоригтой. За тэгээд тийм хүн уг нь бол гэр бүлийн хариуцлага бас л хүчтэй ухамсарлсан л байх хэрэгтэй асуудал байгаа байхгүй. Тэгэхээр хэлбигээд дэгстүүлээд ойлгоод байгаа юм нь хуулийн цорхоо шиг те. Ингээд дэрвүүлээд байгаа юм нь юу вэ нэ гэхээр асуудлыг даван туулахад хамтаараа явж чадхаас илүү боломжгүй болчихж байгаа юмыг нь сайн талын хитрхи дивэлгээд байна л да. Гэтэл жинхэнэ хүчрхэг байдлыг би юу гэж хэлэх вэ гэхээр ажил амьдралын тэнцвэрээ бүгдийг тэнцвүүлж гисэн гэр бүлээч гэсэн авч үлдэх нь тэр хүний хүч чадлын нэг хэсэг байгаасаа гэж хэлэх гээд байна. Хүч чадлын нэг хэсэг те. За төвчшгүй тохиолдол үнэхээр хүлэн зөвшөөрсгүй байдал гэдэг юм бол хоёлаа хуулийн хүрээнд олон янзаар илэрхэн хүчрхийлэл те. Одоо тэгээд амин татаа байдал гэдэг ингээ байгаа. Гэтэ тэр хүрхээс өмнө бид нар хүчээ ингээ дарцаглах гээд байна л да те. Тэр хүртэл бодоод үзэхнээ бид нар яах вэ гэхээр ерөөсөө хүчтэй байдал гэдэг нь гэр бүл, ажил мэргэжил, карьер, за тэгээд өөрийнхөө одоо ихтгэлтэй байдал, бусдад туслахын талбар, мэдлэг боловсрал гэд бүгдийн жигд авч явахынгаа өөрийн хосын харилцааг эрхэмлэж явах нэг хэлнэ гэж хэлэх гээд байгаа. Хосын харилцаа гэр бүл. Тэгэхээр тийм бүсгүүчүүд зөндөө байна. Дийлэнх олонхыг даанч нэг олон нэжгээд хүний түүхээр дэрвэлзүүлээд байгаа нь л хэцүү байна л да. Тэгээд энийг нь нөгөө ялгаж салгаж ойлгох залуучууд зөндөө байгаа. Гэвч ялгаж салгаж ойлгохгүйгээр яг тэр нь л сайхан юм байна гэж хүлээж аваад байгаа нийгмийн одоо хэсэг байгаа нь л бидний нийгмийг нөгөө нэг сайныг нь анзаарахгүй байх. За тэрийг ялгаж салгаж ойлгохгүй байх. Өөрийн бодолтой ялваа юмд мэдээлэлд трендэд те эсвэл ингээд давлгаалуулж байгаа мэдээлэлд ингээд шүүлтүртэй хандахгүй байгаа нийгэмд бол эрсдэлтэй таны хэлж байгаатай адилхан болчиход байна. Гэвч бид нар эрэгтэй эмэгтэй гэлтгүүгээр хүнийг бүгдээрээ хөгжөөсөө тэгээд харин дундын минь нөгөө хуулийн хүрээнд гэр бүлийнхаа баталгаа дээр биччихсэн тэр баталгаагаа эцсийн дүн хүртлээр бүх сэтгэл зүрх үйлдэлээрээ нэгдүгээрт тавиад авч үлдээ гэвэл хүчтэй хүмүүс харин ч авч үлдэндээ тэр талаас нь хардаг байгаасаа гэж би залуучуудаа бас өөртөө ч гэсэн үргэлж сануулж явдаг. Дээрэс нь бидний гэр бүл дотор маргашгүй одоо яадгийн үргэлж одоо хүндэлж хайрын дээдийг хүртэж явах хүмүүс бол аав ээж ахмадууд тэр хүмүүс маань ч гэсэн 40 50 жил зүтгэж одоо үлдээсэн бүтэн үлдээсэн амьдралынхаа гол одоо нууцыг хэлэхдээ төсвөр төвчээр ойлголцол хүүхдэд хамгаалах хүүхдэд цаг зарвуулах хүүхдэд болон гэр бүлээ ханиага бүтэн байлгахын төлөө хичээсэн тэр төсвөр төвчээр ойлгох уучлал хүндлэл чухал юмаа гэдгийг бол асар олон хичээл дээр ирсэн ахмадууд маань хэлээд байгаа юм л да. Тэгэхээр бид нар яг тэрийг ингээд орхиод байна. Хүчтэй байдал гэдэг дан ганц одоо карьерийн өсөлт эсвэл боловсролын ялгаатай байдал эсвэл олж байгаа хөрөнгө капиталын нөөцтэй холбож үзээд байгаа нь харамсалтай нь буруу. Одоо өнөөдөр хүчтэй эмэгтэй ер нь хүчтэй юу гэхээр шууд л мөнгөтэй л холбогдож байна л да тийм ээ. Тэгэхээр тэр чинь энэ 10 чухал зүйлийн маань зөвхөн хүнийг нь
3 нь 2 нь ахгүй юу? Үлдэгдэл талбар дээр чинь нөгөө найз нөхөд гэр бүл, хосын харилцаа, таны баяр хөөртэй амьдрал. Тэгэл бид нар чинь ихэнх түүхүүдийг харж штэ тий. Баяр жаргалтай амьдрал чинь маш их хөрөнгийг цуглуулж байгаа. Бусдад тандивлал буцаж штэ тий. Тэгэхээр эн чинь өөрөө эцсийн дүндээ үн цэн нь нөгөө долоодоо ялагдчихж байгааг л харуулж байгаа. Тийм болохоор ерөөсө хүчрэг байдлын цензурээ өөрөө олон талбарт харж үзээсэ. За тэгээд хүчрэг байдлын цензурыг эсвэл одоо тийм үнэлгээг хүн болгон өөрөөр тавьдаг байгаасаа тэгээд үлгэрлэж даган дуурайдаг хүнээ зөв шүүлтүртэй сонгодог байгаасаа дээрэс нь бүх гэр бүлд нийтлэг байдаг юм бол хариуцлага, тууштай байдал, сахилгаат итгэлцэл гэдгийг л сандаг байгаасаа гэж үзэж байна. Тийм. Тэгээд одоо тунга энэ ярианаас ч бас ингээд асуултууд бас ургаж гарч ирж байна л да. Ер нь одоо за яг гэр бүл зохиоход тохиромжтой нас гэхээсээ илүү за одоо би бол бас их 20 эдтэй л ингээд гэр бүл зохиогоод яасан. Ер нь одоо тохиромжтой нас гэж ер нь байх уу? Харин би бас бодож байна ерөөсөө ийм асуултанд хариулж үзээгүй байна тий. Гэхдээ мэдээж хувь хүнийхээ хувьд төлөвшдөг хувь хүн болох бие хүн болж төлөвшөх, нийгмийн хүн болж төлөвшөх нас байна. Яг ч бүрэн дунд боловсрал. Бүрэн дунд боловсрал, дээд боловсрал. За тэгээд би даасан хүн болж хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа үе гэж байгаа юм. Дураараа исэн бол одоо болоо бараг насан туршихээс өмнө гэдэг асуудал гарч ирнэ үстэй. Тэгэхээр тодорхой хэмжээнд боловсроход нийгмийн хувь хүн болж би даасан бие хүн болж төлөвшөхдөө бас цаг хугацааг зарцуулаасаа гэж хүсэж байна. Яг хөө тохиромжтой гэд бүр ингээд үзэх юм бол надад бол анзаархад 25-аас дээш. За түүнээс өмнө болчихсон бол бас буруудах эсвэл байх эсгүй зүйл гэж хэлээгүй шүү. Яг үнэ тийм. Янз бүрийн. Тэгвэл нэг нөхцөл нь юу вэ гэхээр аль нь хариуцлага ухамсарлсан, хувь хүнийхээ хувьд амьдралын зорилгоо мэдчихсэн, за эсвэл сэтгэл зүйн хувьд доктортой биш болоод хэлэхээрээ тэрийгэ даван туулж чаддаг болчихсон ийм тохиолдолтой бэлэн болсон байна гэж үзсэн. Тэгэхээр энэ нас хизээвэ гэдэг нь аюул сонирхолтой тий. Зарим хүн өөрийнхөө юу хүсдгийг, юун дуртай эсвэл яаж амьдрахын, юу бүтээхийг хүсэж байгаагаа 30 таатаа ухамсарлаад түүнийхээ дараа гэр бүлтэй болоход зарим тэрнийг айл эрттэй одоо залуучууд бүр эрт биш шүү дээ тий 27 28-аас ирээдүйн компаниад төлөвлөсөн бизнесээ төлөвлөсөн хідээдээ гэр бүлтэй болохоо мэдчихсэн байгаа ийм тохиолдлууд байгаа даа. Тэгэхээр надад нийтлэг шалгуур нь шүү дээ. Нас тогтоох нийтлэг шалгуур нь хувь хүний хувьд хөгжсөн байх хөгжилтөөгөө холбож үзээсэй. Яг зорилгоо тодорхойлчихсан би даасан шийдвэр гаргаж чаддаг тий дээрэс нь нөгөө нэг гэр бүлийн хувьд хүчрхийлэл төр таагүй бос байдалд ороход энэ байж боломгүй зүйл гэдгийг итгэл дүүрэн хэлждэг. За тийм нас байвал тэр нас гэхдээ нөгөө нас бинт хүрэх 18-аас дээш. За боловсрал эзэмссэн бол бүрэл даваа тал болно. За тэнгууд хоёлоогийн яриаг сонсоод игдүүцсэн штэ. Үгүй боловсрал гэхээсээ илүү амьдрал бэлтгэгдсэн байх. Нэрээ зөв, тэр бас зөв. Тэгтэл нас бинт хүрсэн байх. За бүр нилээн төлөвсөж өөрийгөө нилээдгүй ойлгож одоо таньсан байх. Насыг л хэлнэ гэж үзэж байна. За яг зүйтэй. За тэгээд одоо бас нэг ийм юм байдгаа. Гэр бүл дээр одоо энэ яригддаг нэг асуудал бол одоо гэр бүлийн хүчирхийлэл гэж юм байна. За тэгээд одоо ингээд нөхөр нь ингээд эхнэрээ гар хүрдэг, зоддог. За тэгэнгүүт нэг зодно, хоёр зодно. За тэгээд шийдвэр бол одоо за ерөөс салъя гэд ингээд шийдвэр гардаг тийм ээ. Одоо ер нь энэ гэр бүлийн хүчирхийлэл дээр одоо ер нь яг яаж одоо хосууд энэ дээр аль болох энэ хүчирхийллийг баг байлгах ёстой байдгийг нийгэм талаас анч тэр ер нь хувь гэр бүл талаас анч тэр одоо энэ бол гэтээ хэцүү сэдвэлтэй тийм ээ. Би одоо хэцүү юм асууж байна л да. Тийм. Том эрдэмтдийн том байр суурь илэрхийлдэг асуултыг хоёлаач том ярьж өгч байна да. За тэгээд ямарчсан айгуу гоё нэг подкаст чөлөөтэй учраас хувь хүнийхээ бодлыг бодоод өөрийнхөө судалдаг сэдвээр яриагаа хийн гэж ойлгосон учраас би сайхан ярмаар байна. Тэгэхээр ямар ч байсан гэр бүлийн хүчирхийлэл анхаарч үүсдэг нөхцөлийг айгуу гоё манайхаа гоёор ойлгож байна. Тэр нь юу вэ гэхээр тархины анхдагч тарих гэж тэр тарих альва зүйлээс аюулыг мэдрээд би одоо булчин шүрмсийг одоо таныг амьд үлжээхэд зориулаад гээд ажилуулдаг. За тэгэхээр гараа хөдөлгөн гэдэг ингээд нэг хүн цохох гэхээр ингээд бид нар хамгаалдаг штэ тий. Тэр чинь энэ тарих. Тэгэхээр энэ тарих ямар нөхцөл бий болдог гэхээр асар хүчтэй дууч нэ.
Асар хүчтэй сэтгэл зүйн одоо ингээд нөгөө нэг дарамт төгшөрийг мэдрэх үед. За тэгээд бүр төвчсгүй нөхцөл үүсэх үед. Тэгэхээр энэ нөхцөлийг үүсгэхгүй байвал эмэгтэй ч эрэгтэй ч өөрийгөө хамгаална гэж үздэг гэдэг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм гэхээр тэр гарыг таныг гэж штэ тийм нөхцөл болоод өөрийгөө хамгаалахын тулд нөгөө ухамсарт тархинд одоо захирч чадахгүйгээр хүрсэн байдаг. Тэгээд хэлдэг штэ. Хүчирхийлэлд өртсөн гэр бүлүүдийн дараах ингээд нөхцөл байдлын судалгаануудыг эсвэл тэр хүмүүстэй ярилцаад ингээд байж байхад би мэдээгүй, би цохиё гэж бодоогүй, би гомдооч чи одоо яах вэ, би хайртай штэ, би салмааргүй байна гэл те. Тэгэнгүүт ихнэр нь ч гэсэн эсвэл өртсөн эрэгтэй ч хүн байж болно те. Эр эмгүү юуч гэхээр би миний ханууг нь тийм хүн биш ээ. Тэр үед л тэгчихлээ гэл те. Энэ чинь үйлээд ингээд энэ тарих өөр аль нь бие төвчшгүй нөхцөл байдал хүртэл нь битгий гомдоож эсвэл дуу хоолойныхоо өнгийг өндөрсгөөрэй. Нэг тэр чинь л нөгөө бидний нөгөө ахмадуудад хэлээд байгаа твцсэн хождөг юм аа. Ярихад хизээч оройтхгүй, өгүүлэхэд оройтхгүй, дуугаа өндөрсгöd оройтхгүй. Эхлээ сонсчооч гэдэг байгаа юм. Тэгэхээр бид нар ерөөсөө тэр бие организмын өөрийгөө захирч чадахгүй болтол нь төвхтэй байдал бие оруулмааргүй. Түгшээмээргүй байна, айлгаж хичээмээргүй байна, чанга дуурмааргүй байгаа. Бүр шууд прагматикаар нь ярих юм. Шууд чанга дуурна. Чанга чимээс бид нар давх идэлж очдог үстэй те. Тэгэхээр энэ тэглэлээр одоо судалсан ИК-гийн одоо сэтгэл хөдлөлийн удирдахын тухай шинжилгээ ухааны ном бүтээлүүдээр хангалттай байгаад байгаа. Тэгэхээр бид нар ингэж ойлгол. Тэгэхээр хүчирхийллийн тухай ихэнх сэдвүүд ингээл хүүхэд насны трама, энетрэ гэж бие биенээ ойлгох гэл ингээл хөнгөн л илээд байна л да. Цаад үйлдэл нь юу нөхөр бие биендээ хитрхи аюултай нөхцөл байдлыг бий болгож байна. Тэгэхээр эр эм гэлтгүүгээр үл одоо сонсох тэр одоо нөхцөл байдал би өөрийгөө хамгаалахаас илүүтэйгээр ухамсартай биш үйлдэл хийтэл нь маргааныг явуулахгүй байх. За тэгээд задлж ойлгох, тэгээд төгшүүртэй байдалд оруулах. За тэгээд энэ нь өөрөө ахад их болсон өсөж төрсэн гэр бүлээс шалтгаалсан байхаас гадна ер нь тэр соёл руу булзааруулахаас өмнө өөрсдийнхөө бүтээсэн энэ амьдралдаа бид нар засаж болох юм аа. Засаж болж байгаа юм аа. Тэгэхээр засаж болох цорын ганц нөхцөл нь хит чанга дуу чимээг үүсгэтлээ битгий бай. Нэг хоёрдугаарт нь одоо ярьж явах үедээ ч юм уу харилцах үедээ яг тийм нөхцөл байдал үүсэх моментуудыг аягүй ялгаатай байдлаар дараа нь ингээд дүгнэ. Гомдол эсвэл тэгхгүй гэдгийг л бид нар яриад идэг. Тэх ёстой ёсгүй гэдгийг л яриад идэг. Яг юунаас үүсээд хүний булчин тэгтлээ агшиж хяналтгүйгээр нэг нэгэндээ хүрдгийн гэдгийг ойлгомоор шүү дээ. Тэгэх юм бол тэрний чинь засч болно үсттэй тий. Тэгэхээр тэр чиглэл рүү нь яваасаа гэж бодсон. Нэгэнтээ би болчихсон үед бид нар ингээд нэг дээрэс нь Монголд нэг юм харамсалтай агентлаг байгааз би ч гэсэн бодоод байгаа. Монголын хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар. Үгүй хамгаалдаг баймаргүй шүү дээ. Аз жаргалтай гэр бүлүүдийг бүтээх юм бол тэнд хүчирхийлэл байж хамгаалж бүр институт байх хэрэггүй зүтэй. Тэгэхээр чинь л ийм одоо нэг гэр бүлийн аягүй том юм гарцсан. Тэгээд хамгааллын байр нь дүүрсэн. Хитгэн сартаа хөөхөд ирчихсэн. Тэгээд энэ бүхэн одоо аюу сэтгэл төгшөж байгаа байхгүй. Тэгэхээр аз жаргалын яамтай тий аз жаргалтай гэр бүлүүд байж байдаг. Хэрхэн аз жаргалын интгсээ өсгөх вэ гэдэг дээр бид нар төвлөрж байдаг баймар шүү. Тэгэхээр л энэ чиглэл ингээд байна гэдэг чинь өөрөө бид нар ерөөсөө л өнгөцөл байгаад байна. Араас нь хажуугаас нь тэр нөхцөл байдлыг сэтгэл зүйн хувьд нь харж үзээд аль аль нь хичээхгүй байна. Бас гэр бүлийн гишүүд бид нар ч гэсэн. Тэгэхээр хайрлаараа ч юм уу тэр нөгөө нэг ингээд сэтгэл зүйчтэй цагдаатай нэг нэвтрүүлэгт орж ялаа л да тий. Үл тоох хүчирхийллийн тухай ярьсан. Би бинтээ дуурахгүй ах ч хүртэл хүчирхийлэл. Тэгээд цохиж зодхыг бид нар хүчирхийлэл гэж бодоод байна. Тэгээд дуурахгүй агаад удаан байна гэдэг чинь эргээд ахаад одоо нөгөө нэг гараар үлдэх хүчирхийллийг их үсрэх байхгүй. Тэр гомдол арилаагүй маргаан усна. Тэгэхээр тэр маргаан ихэвчлэн тухайн маргааны үед булчин шүрмэс ажилддаг бүх маргаанаас авсан гомдлоор цэнэглэгдсэн байгаа байхгүй тэр гарах хөл нүд харц. Тэгэхээр их хүчтэй. Тэгэхээр би яг жижиг том гэлтгүү маргааны ард тэрийг ингээд дуусгаж байгаа байгаасаа л гэж үсэх гээд байгаа байхгүй. Дуушгаад онцлоод задлаад бутаргаад сарниулаад ингээд хур юм байхгүй болгоод хэрэлдээд байгаасаа л гэж баг бодох гээд шүү дээ тий. Тэгж чадаад байвал бид нарт тэр булчин шүрмэс тэгж хяналтгүй ажиллахгүй юм байлээ л дээ онлынхоо. Яриа үнэхээр их сонирхолтой.
халуун дотн nii нөгөө сайхан болж байна. За тэгээд үргэлжлүүлээд нэг асуух юм. Одоо энэ манай урлагийнхан ч уран бүтээлдээ тусгаж байна. Одоо гэр бүл болоод ингээ явж байгаа хүмүүс одоо аав ээжтэйгээ хамт амьдрах асуудал дээр бас их ингээд зөрчилдөө гардаг. Тэ? Тэгээ энэ дээр одоо таны бодол ямар байх вэ? Монгол гэртээ сайхан ингээд аав ээж нь тэгээд хүүхдүүд нь тэгээд ач зайн ингээд шуугаад хідэн хүнч байсан гэсэн тэр нэг хэдэн метр квадрат Монгол гэртээ амьдардаг соёлтой байсан хүмүүс маань өндөр баярлах тус тустай амьдрах соёлыг дөнгөж одоо бий болгоод 100 хүрэхгүй жилдээ явж байна бид нар. А тэгэнгүүтээ тэрнээсээ тис ондоо болчихсон юм шиг нэг ийм одоо үйлдэлүүдийг хийгээд байна л да бид нар. Тэгээд гэхдээ энэ нь бас байж болохгүйгээр байж болох зүйл байх. Гэхдээ та бүхэн бодоод үзээрэй. Хүн болгон туулж өнгөрөх 70 нас, 60 нас, 50 нас. Тэ? Тэгэхээр тэр насандаа та яах вэ, юу хүсэх вэ гэд. Хоёр төрлөөр бэлдэж болох юм шиг байгаа юм. Нэг нь хүүхдүүдтэйгээ огт хамааралгүйгээр ингээд амьдрах. Ирчүүчтэй, эрүүл тэ хүссэн газраараа аялаад эсвэл бизнесээ хийгээд одоо ядгийн зөвлөх хийгээд ингээд явах карьерийг бүтээж байна. Биднээс илүү туршлагатай ахмадууд маань. А дараагийнх нь болохоор яг хүүхдүүдтэйгээ хамт тэдэндээ туслаад тэднийгээ дэмжиж тэдэнтэйгээ хамт байгаагаа амьдралын үнд зүйлээ болгоод өтөлж байгаа хүмүүс байна. Тэгэнгүүтээ тэр хүмүүсийг бид нар гэр бүлээсээ, нийгмээсээ бүр одоо хамт олноос бүх юмнаас тусгаарлагдах үе бол тэтгэврт гарах үе байхгүй юу? Тэгэхээр чинь таа ч гэсэн бодоод үзэлтэй. Ер нь хүний дээд шийтгэл хорих хүн шүү дээ. Шорон. Тэгээ эрхчлөөг нь буюу хүмүүстэй харьцах, эрхийг хязгаарлах бол дээд шийтгэл биш шүү дээ. Тэгэхээр яг түүнтэй адилхан болгоод байгаа байхгүй. Эрч хүчтэй хахт нь ажиллах насан дээр нь эсвэл амьдрах эрч хүч одоо хумсрын хамгийн дээд түвшиндээ байна шүү дээ. 60 70 жилийн амьдралын туршлагатай байхад нь оролцуулахгүй байгаа нь биднийг ядраа. Тэгээд тэнгуүдээ тэтгэврт гарангуудаа хүн өдлөөд хөгшөрдөг гээд байгаа нь тэр хүн чинь бие организмын хувьд биш байгаа даахгүй. Оролцоо хязгаарлалт хүмүүс сэтгэл зүйн дарамт үсээд тэр нь анзаарэгдэж эхэлж байна гэсэн. Тэр үүж хэлэх гээд байна. Тэгэнгүүтээ одоо хараа л да. Хүүхдээ өсгөж байгаа эмэгтэйчүүдийг төрсний дараах сэтгэл зүйн юмрал гэл. Тэр чинь бас л бид нар оролцоо багасч байгаа байхгүй. Гэртээ байгаа л. Тэгэхээр энэ төстэй шинж илрээд байгаа учраас бид нар энэ ахмадуудаа хамт байх дээр бүр нэн ялангуяа хамт байж үзэх соёлыг өөрсдөндөө төлөвшүүлээд өөрийн амьдралын соёлын нэг хэсэг болгочвол гэж уриалмаар байна. Яг гүн. Яагаад гэж байгаа юм гэхээр бид нар хайртай штэ. Бид нар аав ээж болонгуудаа л аав ээжигээ бид нарт ямар их юм зориулж байгааг мэдээл. Тэгэл ингээл хамт байх гэж зориулах гэхээр өөрийн гэр бүлийнхээ асуудал түүртэл тэгэл гэр бүлдээ аавда ээждээ зориулмаар очиж чадахгүй болоод ингэжээт л ингээд тэр хэд маань биднээс бага насны үлдэгдэл одоо амьдралын хугацаа байна штэ. Тийм болохоор манай гэр бүлийн хувьд яаж яах гэхээр тэднээс хүүхдтэйгээ амьдрах нас хугацаанаас хоорондоо цогтой байх хугацаанаас аав ээжтэйгээ байх хугацаа бага болчихсон учраас гэр бүлийнхаа төвд аав ээжээ тавиад байгаа байхгүй одоо. Тэгэхээр ингэж ухамсарлалтаа бас харамсалтай бид удна те. Гадуур л явж ивэл гоё юм шиг санагдаад. Гэвч хамтдаа байх цаг хугацааг заавал гаргаач. Гаргаж. За соёлын ялгаа мэдээж хадам ээж, хадам аавтайгаа байх угаасаа хэцүү төвхтөг ойлгож байна. Соёлын ялгаа байхгүй тэрнээс хүн хоорондын ялгааш эсвэл хадам аав хадам ээж хэцүү байгаа биш юм байна лээ л дээ. Одоо бодох нэ. Тэм болохоор нөгөө яаж амьдрах вэ гэдэг шин соёлоо гаргах дээрээс нь та хэд маань үргэлж биш юм а гэхэд амьдралын цаг хугацаанд цардаа 1-2 удаа ийм давтамжид хамтдаа хийх дадал соёлыг бий болгож байгаа. Сонирхолтой шүү дээ. Тэгээ тэр хугацаагаа одоо бид нар сонирхолтой ивентэд очиод байгаа л айгуу гоё байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан яг тийм ивент юм шиг зохион байгуулж байгаа. Аав ээжээсээ асуултаа тавиад хамтдаа хийх цагуудаа төлөвлөөд яг л болзоо шүү. За тэгээд ирэнгүүт тэр нь нөгөө сайхнэр эхнэртэйгээ нэг болцчиход сарын даачдаг гэл нэг хөнгөн яриа яваад тэрнтэй адилхан аав ээжтэйгээ нэг л удаа болцчиход тэр хүн чинь сарын турш одоо жилийн турш аз жаргалтай байждаг. Тэгээ би бүх гэр бүлээс асуумаар байна. Энэ жил гэр бүлийнхаа заавал за одоо аттай аав ээжтэйгээ байна тийм. Харамсалтай нь хамт байж чадахгүй байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс үн цэнийг биднэрт хилдэг тийм. Тэгээ тийм биш байлаа ч гэсэн ахмадууд байна уу? Аав эгч наагц. Гэр бүлийн ахмадуудтай сардаа очиж жилдээ ганц золгохыг эрхэмлэх биш. Жилдээ 1-2 удаа хамтдаа байдаг тусгай арга хэмжээний төлөвлөгөө гаргаарай. Төлөвлөөд гаргаарай. Дээрээс нь сонсох цаг заавал гаргаарай. Би яг боддгийн ингээд одоо ингээд аавгаач гэсэн ингээд харж байхад ээжигээ ч ингээд харж байхад одоо яг хүүхдэд маань зориулагддаг цаг анхаарал яг тэдэнд зориулагдах нь чухал юм шиг харагдаад байдаг байхгүй. Бид нар хүүхдүүдээ яг хараад лээ миний хүү юу ийсэн гэх нэг жаргалтай болж хуурдаг штэ. Түүнтэй яг адилхан яг аав ээжээс аав ээж өнөөдөр юу хийв гэж асуух
тэр хариулах мөч аюул жаргалтай чухал байгааг хараад байгаа юм. Дээрэс нь тэднээс авч үлдэх юм авч үлдээ. Тэр нь юу нөхөр амьдралын сургаал, олж алдсан түүх. За тэгэл одоо ядгийн хэлэх гэсэн юм чих тавьдаг болъё. Юугаарч солихшгүй, юугаарч авч чадахгүй тийм алчиг цаг хугацаа яваад. Тэгээ би танаа гэр бүлээс ч гэсэндээ маш гоё үлгэрэл аваад сууж шít одоо. Охин нь бичээд, хүүтэйгээ хамт ирээд тэгээ аавынхаа хийх гэсэн юмыг нь аав хүүхдүүд чинь хийж өгөөд байгаа. Энэ бол амьдралын юугаарч салшгүй нандин дурсамж, танд ч нандин зүйл тэгээ олон нийтэд хүрч шít. Йоо. Ийм л юмтай болчих гээд байгаа. Аагаас суулгаад подкаст хийж яагаад болохгүй гэж. Тэ. Тэгээд өөрөө дуртай зүйлтэйгээ холбочих. Тэгээ нөө одоо чинь завгүй зайгүй амьдрал шүү дээ. Тийм болохоор яах нь вэ? Зүгтаа одоо хийдэг зүйлээ олон юмыг зэрэг амжуулах хувилбараар хийчихэл гэж байгаа. Тэрнээс шаав дээрээ заг гаргаал түгжрээл шадивланд очиол те. Найл нэг бөөн за шиг одоо амар юм. Ингээд нь шүү дээ. Тэгэхээр хамтдаа хийдэг дадлаа өөр болгочлоо л гэж хэлдэг. Тэгээд гэр бүлийн дотор хүүхдийн хөгжилт ч тэр нөгөө бидний үлгэрлээд байгаа нөгөө өндөр бүтээмжтэй Япон, соёл, Монгол, Европ стандарт тэр бүхтэр өвөө эмээгийн нөлөөлөл хүүхдийн хөгжилт асар их сайн үр дүнтэй гэдгийг баталж чадж байна. Тэм учраас та үнтэй багш хүсэж эсвэл явж байхаа орно аав ээжтэйгээ цуг байх энэ орчин бүрдүүлжүүл хүүхдээ чинь хөгжил тэр хэмжээний хөгжлийг бий болгохгүй. За бидний хүүхдүүд ч гэсэн өвөө эмээ болох цаг байхгүй юу. Тэгэхээр хүүхдтэй та юу хүсдэг вэ? Аав ээжтэй тэрнийг зориул. Өөртөө та өтөл насндаа юу хүсдэг вэ? Аав ээжтэй түүнийг зориул. За ингээд бид нар хамтдаа байх соёлыг өөрийнхөө гэр бүлд онцлог байдлаар байх ёстой зүйлгээд хичээгээд хэрэгжүүлэх гэж хэлээ. За би бүр танаар захиргаадаж өглөө. Зүгээр баярлалаа. Гоё яриа болж байна. За одоо сая хоёулаа бол ерөнхийдөө гэр бүлээд тохиолдох проблем одоо энэ асуудлуудын тухай их ярьлаа одоо тийм ээ. Одоо хоёулаа бас яг өөрөө бол яг энэ гэр бүлийн харилцааны чиглэлээр ингээд төсөл санаачлаа явдаг хүний хувьд одоо энэ харилцаан дээр яг юу анхаарч сайжруулах ёстой байдгийг. Тэгээд мэдээж эрэгтэй эмэгтэй хүмүүс гэдэг чинь бол угаасаа л эн чинь шал хоёр өөр хүмүүс шүү дээ тийм ээ. Энэ хүмүүсийн ялгаа ер нь юу байдгийг те. Одоо түрүү нөгөө хоёлаа яриа эхлэхийн өмнө нэг ярьсан шүү дээ. Одоо гэр бүлээ онцлох хэрэгтэй гэж тийм ээ. Тэгэхээр энэ талуудаар нэг яриа л тийм ээ. За одоо бид нар чинь ингээ сая хоёулаа асуудлууд яриад ингэсэн. Тэгэхээр хүн болгон аз жаргалтай, за бие биенээ ойлгодог, хайрыг мэдэрдэг, хүндэтгэл, за тэгээ ихтгэлтэл дүүрэн гэр бүлийг зохиох гэж л анх гэр бүл болсон. Хизээч муухай амьдрий, эсвэл бүтлгүүтэй, эсвэл салъя гэж боддоггүй шүү дээ. Тэм учраас яг ийм маш олон одоо Монгол орноо 2 удаа тойроод маш олон гэр бүлүүдтэй уулзаад явж байхад нэг 4 дадлыг хэлээд өгч гэж би бодож байна. Нэг нь юу вэ гэхээр харилцаа гэдэг чинь өөрөө нөлөөллөөсөө болж эмзэгшээд эсвэл ойлгогдоод идэг зүйл учраас нөлөөллийг 100% байлгана гэдэг нь 55% нь гэр бүлийн одоо үгийг илэрхийлж байгаа нүүрний хувирал биеийн хэлэмж. Хоёр дараагийнх нь болохоор 30 гаруй хувь нь болохоор дуу хоолойны өнгө. За тэгээ үгийг дангаарна. Тэгэхээр чин дуу хоолой би чамд хайртай шүү. Би чамд хайртай. Хоёр ялгаатай. Үг өөр болоогүй шүү дээ. Тэгэхээр энийг дагасан бүр өөрөөр хэлбэл гэр бүлийнхаа харилцаанда би хэл сэтгэл оюун зүрхээрээ би биендээ бүрэн зориулах чанартай харилцааг нэг хугацааг уртсах. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь юу вэ гэхээр ярилцахдаа эерэг талын дандаа харж дүгнэлтүүдэд нэмчих. Дараагийнх нь биеэр хүрэх тэр мэдрэмжүүдээ хизээч битгий багасгах, тэврэх, үнсэх. За тэгээд инхрийлэхтэй энэ бүхнээ хүүхдээсээ нөгөө хүүхд гарангууд болчдөг штэ тий. Тэр байдал бас нэрийн бас харилцааг ийм жоохон зэрлэг эсвэл одоо яадгийн жоохон иршүүдтэй тийм зайтай хөндөй болгоод байна тий. Тэгэхээр манай гэр бүлийн хөрөгчөн дээр байдгийн тэврэлдэх, инээлдэх, ойлголцох, хүндлэлцэх гэх тий. Тэр болгон байгаад байгаа учраас яг ийм зүйлүүд. Дараагийнх нь болохоор бие биендээ нөгөө юм талархдаг. Тэгээ хамтын зорилгоо биелүүлсэндээ ингээд нөгөө нэг баярлаж бахархдаг мэдрэмжүүдээ нэмчих гэж байна. Яг энэ үед чинь нөгөө аз жаргалын даварч ялгардаг гэж үздэг шүү дээ. Мөрөөдөл биелэхэд. Тэгэхээр дундын мөрөөдлүүдээ айгүй өдөр тутамдаа айгүй олон болго. Тэгээ биелэх мөчтөө бие биендээ баяр хүрэг. За тэгээд жижиг гэлтгүй үйлдэл дээр нь бие биендээ тус авсандаа баярл. Одоо гэрээ цэвэрлэнд нь баярлах, хоол игээд өгсөнд нь баярлах, ханигаа байгаад нь баярлах, ирсэнд нь баярлах. Дээрэс нь би гэртээ харихын гол зүйл нь хүүхэд минь над руу хараад инээгээд угтдагт гэж байгаа юм. Тэгвэл эхнэр яагаад тэгж угтахгүй байгаа юм?
нөхрийгээд бас тэгж утгаа болчихсон юм те. Тэгээд яг би тэрнийг сонсчоод гэртээ өөрөө хэрэгжүүлдэг хүн байхгүй юу? Яг хүүхэд шиг баярлаад нөхрийгөө ухцдаг. Байх гэж хичээдэг хүн. Тэгэхээр яг тийм жижиг гэлтгүй инээдтэй юм шиг эмэр хэрнээ хүний сэтгэлийг хязгааргүй баярлуулдаг жижиг үйлдэлүүдээ нэмья бүгдээрээ мартагцсан юмнуудаа одоо сөхё. Тэгээд хүүхдээсээ авдаг гоё мэдрэмжүүдээ эхнэрээсээ ханаасаа авдаг байгаасаа. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүний ялгаа их боловч нэг зүйл дээр яг ижлэх. Тэр юу вэ нөхөр харийг мэдрэх тэр хэрэгцээнд байна. Тэрхэд догдолтгоороо яг ижлэхэн, ойлгоход баярладгаараа яг ижлэхэн, за тэр хүнд бэлэг өгөхөд яг ижлэхэн, тэр хүнийг уучлахад яг ижлэхэн ханддаг. Тэм учраас би бинэ хит ялгаатай болгосон энэ нэг хөөрөгдсөн үзүүлэлтүүдийг багасгаад хүн гэдэг дээрээ ижилхэн гэдэг дээрээ төвлөрөөд за тэгээд харин хэлэх ойлгуулах дээр жоох ялгаатай. Эрэгтэй хүн шууд утгаар ойлгодог. Тэгэхээр эмэгтэйчүүдээ бүгдээрээ ханаасаа хүсэж байгаа юм шууд утгаар нь хэл. Тойруулчаад ойлгоно гэж битгий хүлээгээд тэгээ хүлээлтэндээ өөрөө шаналаад тэгээд гомдоо тунирхаад нөхцөл байдлыг гал асаагаад. Эрчүүд болохоор ойлгочихно гэж бодоод цөөн үгээр яриад ахыгаа жоохон дэлгэрүүлээд өгч. Хандаа хайртай учраас хайрна хичээж байна гэх. Гэх мэтчлэн нэг юм хоёр ялгаатай байдлыг л ингээд жаахан хичээчүүл бид нар энэ ялгаатай байдлыг мэдрэг биш амьдарч байгаа юм байна гэж би бодож байгаа тийм. За тийм. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан тунгалагтаа маш их баярлалаа. Хоёулаа өнөөдөр одоо маш өргөн гэр бүлийн харилцааны тухай маш өргөн сэдвээр ингээд ярилцлаа. За тэгээд тунгалагтаа ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээд та нарын гэр бүлээрээ бүтээдэг энэ зөвхөн сайхан олон нийтийн соён гэгэрэлд хөрөнгө оруулж байгаа хөөрхөн подкастэнд чинь илүү их амжилтыг хүсье. Баярлалаа. За баярлалаа.